Монгол улсад зэвсэг төчөө өсч өгчсөний 97 жилийн хүрээнд Монголын гимнастикийн холбооноос хөвгүүдийн өсвөр үеийн спортын гимнастикийн аврах шалгаруулах тэмцээнийг 2 насны ангиллаар зохион байгуулсан байна. Монгол улсад зэвсэг төчин үүсгэн байгуулагдсны 97 жил Монгол цэргийн өдөр зориулан Монголын гимнастикийн холбоо өсвөр үеийн хөвгүүдийн дунд спортын гимнастикийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Монгол улсын гимнастикийн түүхэн хөгжлийн эхлэл цэрэгжлийн гимнастиктэй холбогддог. Анх 1921 онд Эгчинжийн Сүхбаатар Хужруулангийн цэргийн хүрээнд бие бүрэлдэхүүний дунд цэрэгжлийн гимнастикийн тэмцээнийг зохион байгуулж байсан гэдэг. Тэмцээний нээлтэнд бэлтгэл дэд турандаа спортын мастер Ахмад Огш, Баасан дам, Сүрэнжав, Чулуун хүү нар оролцсон юм. Цэргийн хүмүүсийн дунд одоо өргөн дэлгэр хөгжсөн. Тэгээ сүүлдээ бол сургуулиудаар хөгжөөд ингээд гимнастикийн улсын шигшээ байгуулагдаж зөвлөлт тим мэрэгжилтнүүд ирж ажиллаж ингээд Монгол бол гимнастикийг хөгжүүлсэн. Тийм учраас бол гимнастик бол зайлшгүй цэргийн сургуультай холбоотой ингээд Жанжин Сүхбаатарын нэрмжит олон улсын тэмцээнийг урд нь бол бас хийж исэн юм түүхтэй юм байна. Гимнастикийн тэмцээнд 50 гаруй хөвгүүд 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэг гэсэн 3 төрөнд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Цэргийн баярын нэрмжит энэ удаагийн тэмцээн нь энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний томоохон сорилго боллоо.